За сайн байцгаана уу хүндэт уншигчид, хүндэт сонсогчид, хүндэт үзэгчдээ. Одоо манай подкастуудыг дандаа ингээ видео хэлбэрээр үзэж байгаа болохоор ялцчгүй үзэгчид гэж бас нэг үг оруулах хэрэгтэй юм шиг байна л да. За сүүлийн дугаараас хойш одоо энэ бидний хийгдэж байгаа 15 6 дахь дугаар явж байна. За тэгээд ер нь бол бид нар өвчин гэж юу юм? Өвчин яагаад үүсдгийг, өвчнийг яаж өвчнөөс илааширч болох уу? Яаж эрүүл байж болох уу? Ер нь яавал эрүүл байдаг гол үндэс нь хаана оршиж байдаг юм бэ гэдгийг энэ номны дагуу бид нэр ярилцаал яваад байгаа. Тийм ээ Баццэг. Тэгээ өнөөдөр манай дугаарт маань дахиад манай Баццэг бүсгүй оролцож байна. За бид хоёр бас хэд хэдэн дугааруудыг хамтдаа хийгээд өнөөдрийг хүрлээ. Цаашдаа ч гэсэн амжуул бас маш олон дугааруудыг хийн. Гэтэ нэг хэсэг хугацаанд би бас нааш чаашаа ирж очих болохоор таарахгүй гэж магадгүй. За ер нь өмнөх дугаарууд дээр бид нэр энэ шинэ ангаах ухаан гэдэг ангаах ухааныг нэлээд яриад байгаа тийм. Шинэ ангаах ухаан гол үндэс нь юунд оршууд байгаа юм бэ гэдгийг бол хүн гэдэг амьтан бол байглаасаа тусдаа биш тийм. Орчлон гадаад орчим болон хүн гэдэг юм бол нэгдмэл нэг ертөнцөө тэрнтэй адилхан хүний тархийг хүний биеэс нь салгаж авч үзэж болохгүй. Тэгэхээр хүн гэдэг юмдан бол тархаараа өдөрдөг биеийг хөдөлж идэг юм энергийн цогц нэг сүнсэн бие нэг физиологийн бие гэж хоёр тусдаач биш нэг юм байгаад байна гэдгийг ойлгосон шүү дээ. Тэгээд ер нь психосоматик шинжилгээ ухаанд юу заагаад байгааг бол хүний өвдөх үндэс нь ерөөсөө л хүний өөрийнх нь тархитай холбоотой. Юу тарин уу төрөгийн хураана гэдэг шиг тэг юу бодно түүнээс ч хамааралтай л өвчнүүд үүсээд идэг болж таарсан. За тэгээд хамгийн гол нь өмнөх сэдвүүдээр би бас нэлээд даавруудын тухай ярьж ирсэн. Санаж байгаа. Тэгээ манай Баццэг би ямар их юм сонсч байгаа гэдэл хоёлаа яриад байсан. Ер нь бол дофамин, норадреналин буюу эерэг стресст орох юм бол хүн илүү урт наслана, хүний дархлаа илүү дэмжигдэнэ, хүн эрүүл байж урт насалж нөгөө дофамины, норадреналины хэрэгцээгээ хангаж чадна гэдэг тийм үндэс тавигдаад байгаа. Гэтэл дофамин, норадреналин ямар үед биелдэг вүлээ гэд хоёлаа ярьж ирсэн шүү дээ. Чи санаж байна уу? Яавал дофамин ялгарч норадреналины зөв стресст орох боломжтой вэ гэж хоёлаа бахан яриад нөгөө туулаа бавга яриад байдаг чи юу л дээ. Тэгэхээр нөгөө хэлжсэн шүү дээ. Ер нь дофамин, норадреналин хизээ ялгардаг байвал хүн өмнөө зориг тавих хэрэгтэй. Би саяхан нэг юм нот бичээл нөгөө рил хийжсэн л та. Тэрэн дээр болохоор хүн зориггүй амьдралтай хүнийг удирдах маш амархан байдаг. Зориггүй амьдарч байгаа хүн бол бусдын золиос болдог. Чи өөрийнхөө амьдралыг удирдах чадахгүй бол чиний амьдралыг бусад удирднаа гэд хатар үг байгаа. Тэгэхээр бидний хамгийн ихний алхам бол стрессгүй амьдрах, урт удаан наслах, мөн дофаминаа ялгаруулж дархлаа сайжруулах гол үндэс л амьдралдаа өөрийнхөө тархиндаа ямар нэгэн зориг тавьж түүнийхээ төлөө урагшлах. Тэгээ би юуны тухай ярих гэдэг нэг бол өнөөдөр нөгөө амьдралаа яаж өөрчилж болох вэ? Амьдралаа өөрчлөх энэ 6 алхам гэдэг алхмуудын тухай ярих гэдэг юм л та. Энийг бол ер нь одооны сэтгэл судлалын шинжилгээ ухаанд маш олон эрдэмтэд ярьж байгаа зүйл. Тэгээд тэрний өмнө нэг дээр үед нэг хүүхэлдэйн кино гардаг байсан шүү дээ. Алиса гайхамшигын орон гэдэг. Тэрийг иш татаад бас нэг эрдэмтэд нэлээд гоё тайлбарлсан байгаа байхгүй юу? Зориггүй амьдралын тухай. Алиса инглиш штэ нөгөө нэг төөрчөд нэг явжсэн чинь нэг хүнтэй ч хинтэй ч таарад за би эндээс яаж явах вэ гэдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүн гэхдээ чи хаашаа явахаас ч хамаарна гэсэн чинь Алиса надад ер нь хаашаа ч очих нь хамаагүй гэж байгаа байхгүй. Очих газар нь хаашаач хамаагүй би эндээс л явмаар байна гэж байгаа байхгүй. Гэтэл хариуд нь тэгвэл ер нь хаашаач явах чинь ер нь ялгаагүй юм биш үү? Тэгэхээр хаашаа очих зориггүй мөртлөө эндээс явна гэж юм эзэж байдгүй юм байна гэдгийг энэ ойлгуулдаг байхгүй. Тэгэхээр хүн хаанаас ч явж чаддгүй юм байна. Юу гэсэн үг вэ гэхээр одоо хаанаас ч сухтаж чадахгүй.
Одоо би энэ нэг тааламжгүй орчинд байлаа гэхэд тэндээс гараад явж болно. Гэхдээ гараад явна гэдэг чинь өөрөө нэг хаашаа нэгэн очих зорилго байна да тий. Тэр өрөөнөөс гарах зорилго байна. Өрөөнөөс гараад дараагийн өрөөнд орох зорилго байна. Тэгэхээр хүн хаашаа очих зорилго тавьж ийж тэрнлээгөө тэмүүлэхээр л автоматар тэр тааламжгүй орчноосоо холдож таардаг болж таарсан. Тэр хүн хизээч альва нэг юмнаас зүхтэж чадахгүй. Зөвхөн нэг тийшэл явж л чадна. Явах юм бол автомат нөгөө бултыг зүхтыг гэсэн газараасаа зүхтэж чаддаг болж хувирсан. Тэгэхээр нөгөө амьдралын зорилго тавина гэдэг нь эргүүлээд ингээд нэг юм хүний тархийг нэг юм төөрөгдүүлэх юм явагдаад идэм юм л да. Бид нар тэрийг ойлгодгоо. Бид нар асуулт асуухтаа хүртэл хариулахтаа хүртэл буруу хариулдаг шүү дээ. Жишээлбэл нэг одоо энэ ном дээр хүртэл аягүй олон жишээ өгдөгтэй. Нэг юуны Уман хавдартай нэг эмэгтэй хүн ирээл энэ нөө Ситников биш хинэ Синеликов автраас би ирүүл баймаар байна. Гэхдээ би эдгэрмээр байна. Өвчнөөсөө салмаар байна. Би энэ өвчнөгүй баймаар байна гэдгсэн чинь нөгөө далд ухамсарын тий юу хүсэхгүй байна. Чи ямар зорилготой ирэх гэхээр би ингээд өвчнөгүй баймаар байна. Тий би ирүүл баймаар байна гэж хэлж мэдэхгүй. Өвчнөгүй баймаар байна. Би манай нөхөр архиулгадгүй баймаар байна. Тий. Би баян мөнгөтэй баймаар байна. Баян ядуу баймааргүй байна. Дандаа хүсэхгүй байгаа зүйлээ хийлээ. Сөргөөр хийлээ. Тий. Хүсээд байгаа зүйлээ тодорхойлж чаддаг. Тэрэн дээр яг тэгсэн байдаг. Хүн хэрэггүй зүйлээ аягуулсаа мэддэг. Хэрэгтэй зүйлээ мэдгүй. Тэгээ тэр чи өөрийгөө нөгөө сонсож мэдгүй байгааг нэг хэлбэр болоод байна. Жишээлбэл би одоо нэг газар ажилмааргүй байна гэдэг байгаа мөртлөө яг яагамаар байгаа юм, хаана ажилламаар байгаа юм, хинтээ ажилламаар байгаа юм, юу хиймээр байгаа гэдгийг өөртөө тодорхойлж чадахгүй болохоор эн чинь нөгөө зорилго болоод байна тий. Тэгэхээр өмнөө нэг зорилго тавиад тэрнийхээ араас ингээд өдөр болгон алхам алхмаар ойртохгүй юм бол тэр зорилго хийж биелэхгүй л гэсэн болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо би нөгөө энэ номны жишээ аягүй их авдаг шүү дээ. Ном орчуулах зорилго тавьсан. Нэг л өдөр тэрийг эхэлсэн. Өдөр болгон нэг хуудсыг орчуулад яваад байсан. Тэгээд зорилгот нь эцсийн дүндээ хүрсэн. Ямар зорилго байсан бэ гэвэл энэ номыг орчуулад түмэн түгэх зорилго байсан. Энэ шиг өдөр болгон одоо жишээлбэл би хажуугаар өнгөрч байгаа нэг сайхан гоё биетэй хүүхнийг хараад те нүүр мөрн амар гоё, өөрөө гоё ирүүл, гоё бие хаата. Тэгмүүд би энэ хүүхэн шиг болох юмсан. Гэтэл энэ хүүхэн шиг болохын тулд чамд юу хэрэгтэйгээ өөрөө тодорхойлж чадахгүй бол хизээж тэр хажуугаар өнгөрсөн гоё биетэй хүүхэн шиг болж чадахгүй болох гэдэг нь л да. Тэгэхээр бид нар өмнө энэ зорилго тавиад аль нэгэн газараас бултаж, зүхтаж явах биш хаашаа нэгэн газар руу явж ийж өмнөх хуучин өнгөрсөн зүйлээ орхиж чаддаг болж хувирсан. Тэгэхээр бид нар одоо энэ маш олон шинжлэх ухааны бүтээлүүд, онлууд ч гэсэн өнөөдрөөр амьдр, яг одоод амьдр, өнгөрснийг орхиж сур, ирээдүйд битээ санаа сур гэдэг. Тэр байтугай одоо анагаах ухааны салбар ч гэсэн сэтгэл судлал дээр тийг тайлбарладаг байхгүй юу? Санаа зовнил болгон өвчлөлийн 50%. Амар амгалан байдаг эдгэрлийн 50% гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар юмд санаа зовоол байвал тэр санаа зовоод байгаа юм чинь л улам том болоод тийшээ чиний бүх энерги, эрч хүч, анхаарал бүх юм зарцуулагдаад байгаа учраас чи өнөөдөр сэтгэл ханамжгүй амьдраад байна. Чи өнөөдөр өглөө босохдоо дургүй байна. Өнөөдөр ажилдаа яваад оройн ядарч ирж байгаа гол шалтгаан нь ерөөсөө тэр яг л чиний зорилгын биш зүйлийг хийгээд байгаа болохоор тэгээд байна л да. Тэгэхээр би нөгөө өөрийнхөө амьдралаа өөрчлөх энэ алхмуудын эхний хоёр алхмыг яриад байгаа юм байна. Нэгдүгээр алхам нь ерөөсөө хамгийн гол нь зорилго тавих. Жижиг том хамаагүй. Хизээ болох нь хамаагүй. Зорилгоо тавь. Тэр зорилгыг чинь тойроод хорвоо дэлхий чамд ингээд тусалж идэх юм байна. Тэр зорилгыг чинь тойроод чиний далд ухамсараас юу хэрэгтэй, юу хийх ёстой зүйл чинь аяндаа гарч ирдэг юм байна. Хэрвээ өөрийнхөө тархийг олон юмд санаа зовоол одоо хийх гэж байгаа зорилго чинь жишээлбэл би ирээдүйд ерөнхийлөгч болно. Зорилго тавьсан. Гэтэл тэр ерөнхийлөгч болохын тулд чамд юу хэрэгтэй вэ гэдгийг жижигэн малхмын төлөвлөгөөгөө бичихгүй болохоор чи хизээч энэ алхамд хүрэхгүй. Тэгэхээр энэ зорилт одоо бид нэр судалгаа хийхэд хүртэл тэгдэж шүү дээ. Хоёлоо одоо нэг судалгаа хийх гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд Батцэг дээр маш гоё судалгаа хийх гэж байгаа одоо тэрийг хэлж өгнө. Тэр судалгаа хийхин тулд хоёлоо зорилго тавьсан. Яах зорилго тавьсан бэлээ гэхээр энэ номыг
Үндсэндээ бол шалгах гээд байгаа юм уу? Батлах гээд байгаа юм уу? Турших гээд байгаа юм уу тийм зорилго тавьсан явж байгаа би тий. Тэгээд энэ зорилгынхаа дагуу яах вэ гэхээр би тэр жижигхэн зорилгод тавьсан. Тэгвэл зорилго тавихтай хүн ингээд их буруу яадаг юм байна. Одоо жишээлбэл хоёулаа судалгаа хийнгээ зорилго тавь. За ерөнхийлөгч байли жижигхэн юм аа. Энэ би судалгаа хийх гэж байгаа гэд болгоё. Би тэр хийх гэж байгаа судалгааны гол зорилго бол ерөөсө хавдартай хүмүүст хийх гэж байгаа судалгаа тий. Хавдар гэдэг эмгээр өвчлөөд эдгэрээгүй одоо өвчлөөд эмчилгээний шатандаа яваа бүхэл хүмүүсээс энэ номны тэр хавдрын хорт хавдар үүсдэг хоёр шатлал үнэхээр үнэн юм уу? Тэр хоёр шатлал дотор байдаг нөхцлүүд байдаг шүү дээ. Жишээлбэл эхнийх нь бол симпатик шатандаа яадгүй хэр хүн маш их гүн травм цочрол авсан байх хэвээр. Тэгвэл цочрол болгон хавдар үүсгэхгүйхээр бас үгүй. Тэгээд тэр цочролд өгсөн хариу үйлдэл нь тэр хүнийх ямар байсан бэ гэдгийг бас хоёлоо судлах гэдэг. Тэгэхээр битэрийн асуумжин дотор маш их асуудлууд орно. Тэгээд энэ битэр юу тавиад байна гэвэл нөгөө зорилготой хүрээд энэ судалгаагаараа энэ номоо батлахын тулд бид тэр жижигэн зорилтуудыг тавина гэж зорилт нь бид тэр асуумж болчихж байгаа хэрэг тий. Энэ олон асуумжийн үр дүнд бид тэр юу гарч ирэх вэ гэхээр дүгнээд үр дүнгийн тооцохоор энэ ном батлагдах ёстой. Тий. Тэгэхээр Монголын нөхцөлд Монгол хүнд одоо Монгол хүний сэтгэхгүй, Европ хүний сэтгэхгүй, Америк хүмүүсийн сэтгэхгүй гэдэг чинь ерөөсөө нөгөө тухайн улс орны ер нь нөгөө шүтлэг, соёл, ухамсар, тэгээд хөгжлийн зэрэг, эдийн засгийн байдал, маш олон юм нийгмийн, сошиалын нөхцөл байдал маш олон юмнууд нөлөөлдөг шүү дээ. Тэгэхээр энэ олон нөхцлүүдийг битээр тайлбараад яг Монгол хүний үүднээс ямар байдг вэ гэдгийг тайлбарлах гэдэг юм шат тавиад байгаа. Тэгээд яг энэ зорилтоо тавиад төлөвлөгөөгөө гаргаж явах хооронд хүн ерөөсө хүнд ид шидтэй 2 3 хүн үг байдаг юм байна л да. Хүн бусдын ажлыг хийхдээ би хийх ёстой гэж ханддаг гинэ. Хийх ёстой болохоор хийж байгаа. Өнөөдөр жишээлбэл одоо юу ч яах юм те одоо шууд өглөө ажилдаа явж байгаа бол тэр албан газарт гэрээтэй хийх ёстой ажил учраас хүн хийх ёстой гэж явж байгаа. Гэтэл тэр хийх ёстой ажлаа хийгээд орой ирэхээр хүн маш их ядарснаа мэддэг. Ягдгүй өөрийнх нь хүслээр биш хийгээд байна шүү дээ. Гэхдээ цалингаа авахын тулд тэр хүн яатчгүй ажиллах ёстой болчиход байдаг. А гэтэл ид шидтэй энэ хүний зорилгыг биелүүлдэг хэдхэн үг байдаг гинэ. Тэр нь болохоор би хүсэж байна. Хийхийг хүсэж байна. Би хийж чадна гэдэг үг. Ичид өгөөд гэдэг юм. Тэгэхээр энэ үгийг маш их өөрийнхөө үгэндээ өөрийнхөө нөгөө нэг ярианыхаа лексикон гэж ярьдаг те өөрийнхөө ярианыхаа энэ хиллэгнийхаа үгнийхаа сандаа ингээ багтааж чадах юм бол маш их хүсэл биелдэгэ гэсэн үг болчиход байгаа байхгүй. Тэг хүслээс гадна бидний зориг биелдэг гэдэг юм яриад байгаа юм байна л да. Тэгэхээр далд ухамсар болохоор ерөөсөө хүнийг ойлгохдоо энэ үгээр ойлгодог юм байна. Энэ хэлж байгаа үгний цаана үүсэж байгаа мэдрэмжээр нь ойлгодог. Далд ухамсар чинь хит хитгэр нэг тийм далд ухамсар бол дандаа бидний төлөө ажилладаг. Хүний нөө ухамсар, далд ухамсар хит сэр ухамсар гэж 3 ухамсар гэдэг би өнгөрсөн юмнууд дээр ярьдсан. Хүний далд ухамсарт бол ерөөсөө байгаль орчин дэлхийн энэ бүхэл зүйлийн тухай мэдээлэл агуулгадаг ч байдаг. Бидний өнгөрсөн ирээдүй тэгээ одоо бүх үеийн тухай мэдээлэл байж байдаг. Гэвч бид нар тэр далд ухамсараа сонсч чаддгүй. Яагаад гэвэл бидний энэ ухамсар тарих дэндүү их ажиллаад байдаг учраас энэ тарихаа тайвшруулахын тулд бид нар бясалгал хийгээл өмнөх юмнуудаар ярьсан тийм бясалгал хийхээр яадгүйхээр нөгөө ретикуляр формац амигдала гэдэг хоёр жижигхэн нөгөө нэг бүгд ингээд радар шиг ажиллаж идэг нөгөө нэг антен шиг ажиллаж идэг тархинууд тайвширч чаддаг юм байна л да. Тэгтээ тэр тайвшрах хугацаа нь маш урт байдаг 25-аас 30 минутын дотор л тайвширдаг. Тийм болохоор хүн хамгийн багадаа 15-20 минут бясалгаж чадах юм бол хүний энэ ухамсар тарих тайвширхаараа хүний далд ухамсартайгаа бүх мэдээлэлүүд гарч ирж болдог. Гэхдээ далд ухамсарт яг л тариа ногоо юу тарина уу тэр чинь ургана гэдэг чинь байгаа байхгүй. Бид нар далд ухамсартаа мэдрэмжээрээ маш гоё. Тэгээ одоо би чадна. Би хүсэж байна. Энэ миний хийх зүйл гэж бодоод хийх юм бол тэр бүх зүйл чинь бүтээд цаанаасаа л бүтээд идэг. Тэргээ бид нар айгу азтай гэж ярьдаг. Энд чи аз биш байхгүй. Тэр чи өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээсэн юм байна л та. Тэгэхээр далд ухамсар нэг хит хитгэн би нэг юм хөөрхөн жижигхэн нюансуудыг хэлж өгөөд өсөртэй өнгөрсөн юмуд. Тэр далд ухамсар бол дандаа нөгөө юм образ гэж ярьдаг шүү дээ. Юм төсөөлн юмыг төсөөлөн бодох
энэ нөө хийсвэр ингэж сэтгэхүүгээр ингэж боддог болохоос биш хизээч үгээр ойлгодоггүй, тоогоор ойлгодоггүй. Тэгээ бид нар би тийм баян болмоор байна гэж манайх ингэж хүслээ шивнээл. Хүслээ хүртэл бид нар буруу шивндэг бол таарсан шүү дээ. Хүслээ мөнгө тоогоор биш, дүрслэл дээр тийм гоё тансаг байр, майр, сууц, тийм гоё машин тэрэг. Тэгээд тэрийгээ дүрслээд бод гээд одоо нөгөө нэг ном кино байгаад байгаа үстэй. Юу илээ нөгөө нууц гэд кино штэ баригдад кино. Яг тэр чин бол ууг нь бол айгу зөв тайлбарлаад байгаа боловч тэрийг хэрэгжүүлэхдээ хүмүүс айгу буруу хэрэгжүүлээд байгаа учраас дэлхийд даяараа баяж чадахгүй бодгон тэмдэг юм шиг. За тэгээд 70 ухамсарын бас нэг онцлог нь бол хизээж нөгөө бодит зүйлийг бодит биш зүйлтэй ялгадаггүй. Тийм болохоор бид нэр тархинда ямар мэдээлэл өгөх хэрэгтэй гэхээр бодит юм шиг сэтгэж бодож мэдрэмжэндээ үүсгэж чадаад тэндээсээ маш гоё эмоцийг яг болцсон юм шиг авч чадах юм бол одоо ирээдүгөө өнөөдөр лөө авчрах нь шүү дээ. Тэгэж чадах юм бол хүний тарих айгүй зөв ажилтдаг юм байна л да. Тэгэхээр нөгөө энэ яагаад энэ тархийг дунд нь оруулаад яриад байлаа нэгвэл төлөвлөгөө хийж явахдаа хүртэл тэрийгэ дүрслэх нь шүү дээ. Дүрслэх нь байна, бодох нь байна. Тэгжээж бид нар амьдралынхаа маргааш өөрчлөх ёстой боловч болохоос биш өчигдөр болсон юм аа өглөө босонгуудаа хүн өөрийгөө ихтэй таньдаг юм байна. За би чи хэн бэлээ? Оо би чи баясгалан. За би чи яадаг вүлээ? Би чи хаана унтж байгаа вүлээ? Хэн бэлээ? Хэнтэй байгаа вүлээ? Би чи яаж амьдардаг вүлээ? Би чи өчигдөр юу хийлээ? Өө өчигдөр би тэр хүнтэй тэгээ муудалцсан билүү? Өө тийштэй өчигдөр чи нэг тийм таагүй юм болцсон. За маргааш тийм л юм болох бахта боцоод яг өчигдрийн дандаа таагүй дурсамжуудаа дуусдаг юм байна. Хүн нөгөө таагүй юмнуудыг эргээд санахад маш их бага энерги хүч зарцуулдаг. Тийм болохоор тарих тийм залхуу эргэтэн гинэ. Тийм болохоор тэр мэддэг юм аа ингээд эргүүлээд яхаа тархинд илүү амар байдаг. Мэдхгүй юмны төлөө явах гэхээр тарих айгуу залхуу байдаг. Тийм болохоор хүн мэдхгүй юм аа дуудахын тулд мэддэг өчигдрийг тайван орхих хэрэгтэй юм. Тийм болохоор өглөө сэрэнгүүтээ бясалгад сурах юм бол хүний нөгөө стрессийн ачаалал 60% буурдаг гинэ. Өглөө 15 минут бясалгаж чадах юм бол хүний стрессийн ачаалал 60% буурдаг. Агуу. Тэгэхээр бид нар тэрийг бас сурмаар юм шиг байна. Тэгэхээр өглөө сэрэнгүүтээ өчигдрийн биегээ санах биш маргаашийн биегээ санаж дурсах юм бол унтахтаа хүртэл тийм юм байна. Унтахаас 15 минутын өмнө ирээдүйд болох өөрийгөө төсөөлөн бодох хэрэгтэй гинэ. Одоо би энэ тэнд энэ уншаад энэ номтойгоо холбоод ингээд яриад байгаа зүгдүүдэлтэй ягаад зарим хүмүүс болохоор ном уншингуудаа нөгөө миний ярьсан нөгөө аж аргал маргалын тухай даавар маавар юуч байхгүй бахаар жоохон ингээд нөгөө даав нь болж магадгүй л те. Тэгэхээр хүлээгдэжсэн тэр нөгөө хүсэлт чинь номчин хүрхгүй байх вэ? Яагадгүй л энэ номон дээр бол тийм юм байхгүй. Тэгээд энийг бол би илүү дэлгэрүүлж ярьж өгöd байгаа шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг аж аргалдаа амьдралаа өөрчлөх 3 дахь алхам нь юу вэ гэхээр дандаа ямар нэгэн шин зүйлд шин гоё зүйлд өөрийгөө дандаа бэлэн байлга. Маргааш тийм гоё зүйл болж магадгүй те. За нэг тэндээс нэг тийм мэдрэмж байна да гэж хүн ярьдаг те. Тэрийг аягүй сайн хүсэн хүлээж авах хэрэгтэй юм. Дөрөвдөх нь гэвэл өөрийгөө дандаа амжилттай өөрөөсөө илүү сайн хүмүүсээр хүрээлж тийм хүмүүстэй ярилцаж хөөрж явах хэрэгтэй. Тэрнээс өчигдрийн нөгөө ажил нь бүтэхгүй байгаа хүний үгийг маргааш дахиад сонсоол байвал тэр бүтэхгүйгээ чи өөр дээрээ л авчраад байна гэсэн үг байна л да. Тэгэхээр би бинийг үүсгэх гэж байгаа юм биш. Гэхдээ юм чин дандаа наата цаантаа хар цагаантаа л байдаг шүү дээ. Тэгэхээр үнэн байгаа хүнд бол дандаа үнэн нь илүү ойрхон байдаг. Худлаа хүн байвал өчигдрийн худлаа хүн бол маргааш дахиад худлаагаа л авчирна гэсэн үг. Тэгэхээр хинтээ нөхөрлөх хөвгтэй харьцах уу гэдэг нь өөртөө ойлгомжтой байх хэрэгтэй байна л да. За тэгээд тавтах нь гэх юм бол нөгөө өөрийнхөө амьдралдаа хариуцлага хөрөх гэдэг нөгөө дахиад л орж ирж байгаа. Тэгээд манайха хариуцлага гэхээр би айгүй хариуцлагатай байгаа зү би өнөөдөр ирж тусаад ажиллаа хэмжүүлээд орой яг цагтаа гэртээ ирсэн ялангуяа ирчүүд орой цагтаа гэртээ ирсэн их нартайгаа хоолт хийлдсэн. Тэгэл өнөөдөр би амар хариуцлагатайсэн. Энэ хариуцлага энэ биш юм байна л да. Хариуцлага гэдэг нь амьдрал энэ чиний амьдралыг хэн ч чиний өмнөөс хийхгүй бүтээхгүй. Тэгэхээр амьдралдаа юу хүсэж байгаагаа өнөөдөр ч гэсэн маргааш ч гэсэн өчигдөр ч гэсэн чи өөрөө л хариуцлага өгнө. Тэгэхээр ямар нэгэн алдаа гарвал те ямар нэгэн бухимдал үүсвэл ямар нэгэн сөрөг эмоц үүсэх юм бол тэрийг өөрөө л чи шийдээд өөрөө л урагшлнаа. Хэнийг ч битээ буруудаг. Хэнийг ч битгий гутаанд оромжил те хинт ч битгий гомд хамгийн хэцүү хэмжээний гомдол хоросл үзэн ядалт те буруу шаалт ялангуяа өөрөө өөрийгөө буруутгах бол хамгийн хэцүү зүйл. Тийм болохоор хизээж битгий
бусдыг болон өөрийгөө буруутгах энэ амьдрал болох юм болохоор болж байгаа. Амьдрал бол яг л чамд хамгийн сайхнаар чинь л үйлчилж байгаа. Энийг л чи өөрөө л ойлгохгүй байна гэдгийг л ойлгох хэрэгтэй юм байна л да. Тэгээ энэ тухай яг нөгөө амьдралаа өөрчлөхийн тулд ийм 6 шатыг яриад байгаа байхгүй. Тийм болохоор өөрөө өөрийгөө ингээд сэтэлжүүлэхийн тулд өөрөө өөртөө маш гоё тийм одоо мотивашн өгөх буюу өөрийгөө ингээд сэтэлжүүлэх тийм гоё юмнуудыг амьдралдаа оруулж ирэх хэрэгтэй байна. Одоо яадаг юм гоё жимд явдаг ч юм уу тий. Эсвэл чи хаяада нэг гоё цаармыг идэх дуртай бол тэрийг л идэлтэй. Заавал тэгэл өдөр тутам жингээ барих гэж зовоолох ямар хэрэгтэй. Ер нь жим барина гэдэг бол зүгээр үний сэтгэлийн асуудал болоод байгаа байхгүй. Тэгээ яг энэ бүхнийг ингээд яриад ахаар ингээд амьдралаа өөрчлөхийн тулд яг энэ манай Синелийн авторын дотоод хувиргалтай аргачлал руу яалтчгүй түлхэж орж ирээд байгаа. Тэгэхээр манай Батцэг бас энэ дотоод хувиргалтай аргачлалыг өөртөө туршиж эхэлсэн гэж надад ярьжсэн. Тэгэхээр маш сони юм бэлээ гэд. Тэг өөрийгөө сонсох, өөрийнхөө далд ухамсарыг мэдрэх, одоо нөгөө тэмдэг. Тэгээ одоо нэг мэдрэмжээ хөгжүүл гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр мэдрэмжээ хөгжүүлэхийн тулд ерөөсөө энэ нөгөө нэг их тархиа, энэ логик тархиал тайвшруулах хэрэгтэй юм шиг байна тийм. Дотоод хувиргалтай аргачлалыг чи нэг гоё хийж ихсэн тухайгаа нэг ярьж өгөл дөө. Бид нар чуна шүү дээ. Тэгээ энэ номон дээр нөгөө би нөгөө хаалга аяг засаад байгаа тийм. Энэ бас сэтгэл хөдлөлтөй холбоотой байдаг гинэ. Миний хувьд бол бас өөрөө нөгөө эдгээгээ явж байгаа гэж өөрөө бол бодоод байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө нэг хоолой засалт энэ бамбай олны энэ хоолойны энэ засалт энэ төр бол дандаа сэтгэл хөдлөлтөй холбоотой. Би одоо яг бүрэн эдгэрээгүй те явж байгаа л гэсэн үг юм байна л да. Тэгээд би түрүүнээс хойш хоолой засаад байгаа болохоор бас тайлбарламар санагдаад. Тэгэд энэ дотоод хувиргалтай аргачлалтай болохоор ингээд ерөнхий бол 3 үе шаттай явагдаж байгаа. Тэгээ эхний ээлж нь болохоор би ингээд өвдөд байгаа, зовирлаад байгаа энэ зүйлийнхаа гол шалтгааныг ол гэдэг байгаа тийм. Олж хайгаад олоод тэгээ хоёр дахь шат нь болохоор энэ өөрийгөө энэ одоо юу гэдэг те одоо би одоо хий хоосон хардаж ч юм уу гомдлоод байсан тэр одоо гол шалтгаанаа олж илрүүлээд тэгээд тэрийг одоо тодорхойлсныхаа дараа тухайн үйлдэл нь танд ямар эерэг одоо санаа сэтлийг үзүүлснийг одоо олж мэдх юм байлаа. Би яах гээд хартаад байсан юм тий. Яагаад ингэ гомдлоод байсан юм. Надад цаг гаргасангүй тий ингээд ерөөсөө цаг завгүй байлаа мэлаа гэл гомдлж гоншгоноод байсан. Тэр одоо зүйлийнхээ эерэг сэтлийг олно гэдэг маань би яах вэ ингээл гэр орондоо нэг нөхөртөөгөө айгуу гоё ингээл хамт байх гал байгаа юм байна л да эерэг сэтэл. Тэгээ тэрийгээ олоод ерөнхийдөө бусдыг өөрчлөхөд авах шиг өөрийнхөө үйлдэлийг л одоо өөрийнхөө үйлдэлийг л хянаал өөрчлөх энэ талаар энэ хоёрдугаар үйлчлэн дээр нөгөө хүний бол хүлээн зөвшөөр гэсэн юм. Тий. Альва нэгэн ирсэн тийм сөрөг зүйлүүдийг надад өгж байгаа сургамж, туршлага гэж хүлээж аваад тэгээд тэрийг боловсруулаад цаашлах тухай бас заагаад байгаа тий. Тэгээд 3 дугаар ерөнхий үе шатан дээр нь бол эерэг хүсэл зориг, таны сайн нэг зориг тавих тий. Эерэг одоо миний энэ зан үйлийг өөртөө суулгах талаар товчхон юм 3 үе шаттай. Тэгээд тэрний дараагаар наривчлалын энэ номон дээр нөгөө дотоод өөрчлөлтийн энэ хувиргалтай аргыг бүр системчлсэн энэ төлөвлөгөө байгаа даа. Тэгээд тэрэн дээр биний өөрийн хэрэгжүүлсэн зүйл болохоор эхний ээлж нь далд хумсартайгаа холбоотойтой гэдэг. Тэр их гоё шүү дээ. Тэгээд би одоо яг тэр нөгөө гэрийнхэн ч ойлгохгүй ч юм уу тийм машиндаа сууж байгаа ганцаараа ингээд үтсэн байхгүй яг чимээг байж байгаа. Тэгээд энэ дээр яг далд хумсартайгаа нөгөө холбоотойхын тулд ингээд та ингээ миний одоо энэ далд хумсартайгаа харьцаж байгаа шүү дээ. Би далд хумсрын төвшөнд одоо та нартай ингээ харьцаад бэлэн байна уу гэж би далд хумсраас асуух хэрэгтэй байхгүй юу? Энэ дээр бол тэг би асууж байгаа. Тэгээ асуугууд тийм эсвэл үгүй гэх тохиог одоо надад ингээд өгнө. Гэхдээ тэр нь болохоор ямар ч яж болно гэж тайлбар байгаа тий. Одоо юу гэдэг чинь толгоор өнөгчтэй өвдөлтөө. Тэг өмнөх нөгөө юун дээр байдаг шүү дээ. Нөгөө дүүжингийн арга марга гэл тий. Болсон байгаа. Тэгээд надад болохоор яг тэгээд бэлэн байна уу гэсэн чинь миний энэ баруун гарлуу ингээд бүр ингээд иржигнээд явчтیں۔ Тэгээд тэр нь лавлаа дахиад хэрэг та ингээд яг үнэн ингээд та мөн байгаад далд хумсар сантай би ингээд харилцаад бэлэн байгаад ингээд тариу өгсөн юм бол дахиад улам хүчтэй болгоно гэж хэлдэг байхгүй. Тэгсэн бүр хүчтэй бүр ингээд лухшсан. Тэгээд би бүр тэр үед ингээд бүр юу вэ гэж бодоод баг ингээд зүгтээ байгаа юм шиг юм болчихсон байхгүй. Тэгээд би ямар ч байсан толгой тогтоосон гэж өөрийгөө үзэж байгаа. Тэгээд цааш үргэлжлүүлж чадсан уу?
Ямар ч байсан би тогтоочсон. Тэгээд ер нь бол би бас нэг жоохон тийм бясалгал маягийн юм өглөөд хийдэг би танд хэлжсэн тийм. Тэгээ ер нь бол түрүү нэг таны жишээн дээр нэг өвчтөн буруу ярьдаг, асуултаач буруу тавьдаг тийм. Энд ч асуусан чи өвчин гэдэг дандаа сөрөг үгээр хариулаад гэсэн. Тэгээд тэн дээр бол ингээ өөрийгөө би эрүүл авахыг хүсэж байна гэдэг юм үгийг зөв хэлэх хэрэгтэйсэн. Би ямар ч ихний шатандаа тухамсартай холбоо тогтооцсон. Тэгээд дараагийн ээлжинд дараагийнхаа хургалтыг нөгөө нэг яг хийж үзээгүй мөртлөө яг өглөө болгоно дандаа тийм эерэг үгээр ингээд тэр бясалгал маягийн тийш амьдралаа өөрчлөх гол зүйл чинь аффирмац те эерэг үгнүүд хэлэх, талархах, баярлах. Тийм миний өмнө нь ч гэсэндээ аюул олон энэ нөгөө энэ номыг уншихаас өмнө тэр эерэг бодол төсөөлөн мөрөдөл бэлэн гэдэг зүйлүүд миний амьдралд аюул ер нь бол тохиолдож байсан. Тэгээд тэрийг ингээд үргэлжлүүлээд энэ номын дагуу цаашаа явж байгаа гэх юм уу? Тэгээ ер нь биелээд явж байгаа. Гоё энэ маятник буюу одоо энэ нөгөө савлуурын аргыг аюул олон хүмүүс туршиж үзсэн байлээ. Би өөрөө ч гэсэн туршиж үзсэн. Тэр бол аюул энгийн арга л да. Гэхдээ тэр чинь хүмүүс болохоор ингээд харахад хүн яагаад байгаа юм шиг нөгөө өөр гараараа хөдөлгөд байгаа юм шиг. Тэгээ өөрөө хийгээд үзэхэр мэддэг байхгүй. Үнэхээр өөрөө бол гараа хөдлөгдөг юм байлээ. Тэгээ тэрийг бол ямар хүмүүс бас ашигладаг вэ бол одоо нөгөө энерги хэмждэг хийдэг хүмүүс тэр бас их ашигладаг юм лээ. Энерги онцлогоо хийдэг, энерги. Тэгэхээр үнэхээр энэ юг батлаад байныг бол энэ бидний оршиж байгаа энэ квантын энэ орон зайд бол угаасаа бидний энерги бол өгшгүй мөнх бие биентэйгээ хувираад бие биентэйгээ ярилцаад ойлголцоод чиний энергийг надад дамжуулаад чиний бодлыг баг надад дамжуулаад минийхийг чамд дамжуулаад ингэ байж байгаа зүйл чинь үнэхээр энэ энерги гэж мөө хүний энерги төрөн хэлсэн шүү дээ нөгөө тэр хүнийг тойроод 3 метрийн зайд ингэж оршин тогтнож идэг. Тэгэхээр бид нэр өрөөнд ороод ирсэн хүний тэг нэг төлөв байдлын ч гэсэн анзаархад амархан байдаг шүү дээ. Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр энэ бид нар дотоод хувиргалтай аргачлал буюу энэ нэгдүгээр ботны хамгийн эцсийн шатанда хүрэх ёстой зүйл нь бид нар өөрөө өөрийгөө дотоод хувиргалтаараа тэг өөрөө өөрийнхөө бодлороо үнэмшлээрээ өөрөө өөрийнхөө дадал зуршлыг өөрчилснөөр өөрийгөө эерэг тал руу өөрчилж чадна гэсэн. Хүн өөрөө л өөрийгөө өөрчлөхгүй бол хизээч бусдыг өөрчилж чадахгүй. Тэгээ бид нар хувь хүн болгон өөрөө өөрийгөө өөрчилж чадах юм бол энэ нийгмийг бүрдүүлж байгаа бид эд ширхэг болгон зөв болж чадах юм бол энэ нийгмээрээ ч гэсэн бид нар өснө дэвшиж чадна шүү дээ. Тэрнээс одоо бид нар хичнээн муу байгаад хичнээн сайн байгаад тэр засгийн газраа удирдах байгаа хүмүүсээ муулаад сайлаад ингээд ах ерөөсөө ч хэрэггүй. Тэр яаж өгөхөр тэр хүмүүс ерөөсөө бидний энэ нөгөө нэгдсэн коллектив гэж яддаг шүү дээ. Одоо нэг юм бүрдмэл бидний энэ ухамсарын төлөвийг л тэр хүмүүс илэрхийлж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний ухамсарт юу вэ? Тэр хүмүүсийн ухамсар тэр юм байна л гэсэн үг байна. Тэгэхээр бид нар олонхон ухамсар нь зөв байгаад олонхын бодол нь зөв байж чадах юм бол тэнд олонхын бодол ч гэсэн зөв болж чадна. Тэгэхээр бид нар нийгмээ ч гэсэн яг энэ хэмжээгээр өөрчилж чадна. Тэгэхээр нийгэмд ер нь нэг хүн ч гэсэн нэг хүндхгүй эерэг байж чадаад, эерэг сэтгэж чадаад зөв бодолтой хийж чадаад эрүүл байж чадах юм бол нийгмэрэл эрүүлжинэ гэсэн үг л дээ. Тэгэхээр бидний тархиндах энэ эрүүл бус байдал бидний энэ бие махбодод ингээд материалыг илрээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тархиа эхлээд эрүүл болгоно гэдэг. Одоо нэг хүн бас маш гоё үг энэ подкастны доор тавьсан. Бид нар ер нь модон жорлонгоосоо салах биш. Монголчууд тэр чигээр оюун ухааны сэхэрл юу лээ? Шинчлэл лөө оюун ухаан сэрэгжижил сэхэрэлд орж ижил сэрэхгүй юм бол бид нар бол модон жорлонгоосоо хизэж салахгүй байна гэдэг нэг тийм үг бичсээс тэгэхээр би тэр аюу мундаг ойлгочтой гэж бодож байсан байхгүй. Тэгэхээр ер нь бид нар оюун ухаанаар л сэрэхгүй юм бол одоо бидний сэргийх цаг нь ирсэн. Яагаад гэвэл энэ бол одоо босоод тэмцээдэг гэсэн үг биш. Энэ бол бид нар оюун ухаанаар одоо квантын физикийн хуулиар ер нь шинжлэх ухааны хуулиараа ч тэр хүн тархиндаа л эрүүл байх юм бол биендээ эрүүл байна. Хэрвээ чи өвчин туссан л тий гэж үзэж байгаа бол өөрийгөө ямар ч өвчин байж болно. Тийм тохиолдолд чиний зогсогшил ирсэн байна гэж ойлгох хэрэгтэй гинэ. Энэ ном дээр тийм амар өвчтсөн. Хүн нөгөө амьдралдаа ухамсартай хандаач, амьдралдаа хариуцлагатай хандаач гэж яриад байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр хариуцлагатай хүмүүс нь ихэнх нь атеист буюу нөгөө үл шүтгэж байдаг юм байна л да. Тэр ерөөсө дэлхийд даяараа энэ ерөөсө 18-аас 12-аас 18% нь дэлхийн хүн амын. Тийм хүн хувь нь үл шүтгэж юм байна л да. Шүтэн бишрэгч биш атеистууд юм байна. Үлдсэн 80% нь
яадгүй гэхээр нөгөө амьдралаа хүн даатгадаг байхгүй. Амьдрал шашин даатгадаг. Амьдрал дандаа бусдыг буруутгадаг. Яг хөө нөгөө итгэгч хүмүүсүүдийг буруутгах байгаа хэлбэр биш л дээ. Энэ бол мэдээж итгэдэг ч гэсэн амьдралдаа хариуцлагатай хүн маш олон байна. Гэхдээ энэ бол зөвхөн харьцангуй тоо байхгүй. Тэгэхээр ер нь амьдралдаа хариуцлагатай бай гэдэг чинь альва нэгэн шашнаас би ингэхүү одоо нөгөө өвчнөөсөө идэгчээл салчаал үхлүү байдалд эмдэгт очиод хагалгаа хийгээл тэр хүн аврагдаал гараад ирсэн чинь өө багш ламдаа баярлаа гэдэг шиг тийм оронд нь эмчтэй баярлал та тий. Үнэхээр тэр эцсийн байдалтай ирсэн чиний буруу үстэй. Тэрнээс эмчийн буруу биш тий. Манай найз бүр бараг за одоо бараг 7-8 жилийн өмнө нөгөө алгаагаа одоо алгаагаа тариулчаад хаглаад үгүй манайхан амар хинэггүй бүр дур мэдээд хотоод гэж бодоод им уугаад тэгээ дотор нь хаглаад нөгөө илэг рүүгээ яваад энд амар бүр онгоцоор ирсэн аахгүй юу өөрөнгө төвөөс тэгээд тэр маань ингээ идэгээд найзад бөөмөө гэд явахгүй юу тэгээ би тэр бөөмөө гэл ингээл инээ төрөл өнгөрчлээ юм даа тэгсэн чинь дараа юм чин орчиж тэгш олсгсан яг тань шиг ингээ баахан юм зүүцсэн ингээ эмэг юм ингээд юм очоод шүтэлтэй юм байна шүү дээ тий. Тэгээ энэ нөгөө бөөл ам нь босгосон гэсэн бид нар биш гэж шоолоод явчихсан. Тийм тэгэхээр л харин энэ ч л нөгөө хариуцлагаа өргөх тухай яриад байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө өөрийнхөө өвчний тулаа өөрөө л хариуцлагаа өргөж сур тий. Өөрөө өөрийнхөө эрүүл байхын тулаа өөрөө л хариуцлагатай байхгүй бол энэ хинч буруугүй. Ямар ч эмч чамайг аврахгүй гэдэг чухал байгаа даа. За тэгээ битээ чинь бахан шахин шашин шүтлээ сүлдээ улс төрлөөч орох шинжтэй. За тэгэхээр энэ номны гол утга учир нь бол энэ дотоод хувиргалтай хийгээд эрүүл урт утаан аз жаргалтай амьдралын тухай л ярьж байгаа гэдгийг л ойлгох үүднээс битээр иймэрхүү ангийн жишээнүүд татаад байгаа. Тэгэхээр та бүхэн маань эрүүл сайхан урт амьдрий гэж бодож байгаа бол эерэг норадреналин, дофамины зөв стресст ороод дархлаагаа 100% өсгөөд үүнийхээ ачаар стрессээсээ ингэжраад эрүүл байгаад тархиа бясалгалаар тайвшруулад далд ухамсараасаа өөрийгөө сонсох тун гэж өрөөё. За ингээд өнөөдрийн битэрийн подкаст өндөрлж байна. Анхааран сонссон та бүхэнд талархлаа. Баяртай.